HCW304 усны барилга байгууламж хичээлийн лекц 3-ыг орох гэж байна. За энэ удаа би тэгэхэд ус дамжуулах байгууламжууд түүн дээрх барилгууд гэсэн ийм сэдвийн хичээл үзнэ. За тэгэхээр ус дамжуулах байгууламжууд гэдэг дээр мэдээж бол сувг хоолой бол орно. Тэгэхээр тэр сувг хоолой дээр яг ямар барилга байгууламжууд ямар хөө зориулалтаар байх вэ гэдэг талаар авч үзнэ гэсэн. Ерөнхийдөө бол усыг дамжуулахдаа сувгаар, ил сувгаар юм уу эсвэл далд хоолоогоор л дамжуулна гэсэн үг. Тэгэхээр одоо яг байгаль дээр урсж байгаа гол бол яг ил байдлаар дамжуулж байгаа ус дамжуулж байгаа л тийм нэг байгалийн байгууламж гэсэн үг шүү дээ. За ус дамжуулах барилга гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр усны их үүсвэр эсвэл ус татамжийн барилгаас ус хэрэглэгч хүртэл усыг тээвэрлэх болон дамжуулах барилга байгууламжийг хэлнэ гэж. Тэгэхээр энд бол ил дамжуулах байгууламж байж болно. Янз бүрийн сувг байна. За далд дамжуулах байгууламж байж болно. За энд болохоор хоолой, түнэл гэх мэт байна. Одоо та бүхэн энэ зураг дээр харж байна. Орчин үеийн одоо ус дамжуулах хоолой бол нэг иймэрхүү одоо байхад дээр үед манай эртний өмнөх 1-р зуунд ч юм 3-4-р зуунд Грекийн төрт бол усыг ингээд ил байдлаар дамжуулж исэн юм жишээ бол байж байна. За ус дамжуулах барилгыг хийцээр нь сувг, хоолой, лоток, түнэл гэсэн байдлаар ангилж болно гэж байгаа. За энд болохоор нэг зураг харагдаж байна. За энд бидэрт усны их үүсвэр байж болно. Усны их үүсвэр бол гадаргын болон газрын доорх байж болно. Тэгээ эндээс цэвэрлэх байгууламж хүртэл цэвэрлэх байгууламжаас хэрэглэгч хүртэлхийг бол ус дамжуулах шугам гэж хэлж болно. За тэгээд хэрэглэгч дотор ингээд түгээх нь болохоор түгээх систем гэж хэлж болно гэж. Тэгэхээр зөвхөн цэвэр усан дээр гэлтгүй мөн бохир усан дээр одоо бидний хэрэглээд гарч байгаа ахуйн болон үйлдвэрийн бохир усан дээр дамжуулах шугамуд бас байна. Жишээ нь цэвэрлэх байгууламжаас гараад дахин цэвэрлэгдэх одоо дахин ашиглагдах зорилгоор явж байгаа эсвэл шууд байгаль руу нийлүүлж байгаа усыг дамжуулахад бидэрт ус дамжуулах хоолой барилга байгууламжууд хэрэгтэй болно гэсэн үг. За энэ дээр бол өөр нэг жишээ хийж байна. За түрүүнийх бол хүн амыг усаар хангах байсан бол за энд бол нэг газар тариаланг усаар хангах усжуулах чиглэлийнх байж байна. Тэгэхээр энд бол манай усны их үүсвэр байж байна. За эндээс ингээд явж байгаа энэ хүртэл ирж байгаа болохоор дамжуулах хоолой байж байна. Тэгээд дамжуулах хоолой дээр жишээ нь энд нэг байгууламж байна. Тэр нь болохоор ийм partial хэлбэрийн лоток гэдэг энэ ус хэмжүүрийн лоток баг. Тэгэхээр усны их үүсвэрээс хичнээн хэмжээний усыг авж байна вэ? Энэ ус дамжуулах барилгаар авж байна вэ гэдгийг хэмждэг барилга байгууламж жишээ нь байж байна. За тэгээ газрын гадаргуугийн янз бүрийн юм тохиолдох юм бол одоо энэ дээр жишээ нь ингээд унгах барилга байж байна. Бид нар бол инженерийн гидравлик дээр үзсэн лоток буюу дам урс гэж заримдаа нэрлэдэг. За ийм унгах барилга байж байна. Гэх мэт ийм барилгууд бол байж байгаа жишээ. Тэгээд энэ бол мэдээж их үүсвэр. Тэгээ энэ тариан талбай бол мэдээж хэрэглэгч. Тэгэхээр их үүсвэрээс хэрэглэгч хүртэл усыг дамжуулах барилга байгууламжийг ус дамжуулах барилга байгууламж гинэ. За түүн дээр байгаа янз бүрийн тусгай зориулалттай барилга байгууламжуудыг болохоор ус дамжуулах барилга байгууламж дээрх барилгууд гэж нэрлэх юм байна. За эхлээд хэдүүлээ сувгийг авч үзье. За сувг бол нэг төрлийн задгай хэлбэрээр усыг дамжуулах байгууламж байна. Тэгэхээр сувгийг үйлчлэх зорилгоор нь эрчим хүчний ус дамжуулах, услгааны болон хатаалтын, усан тээврийн, бэлчээр усжуулалтын, байгалийн, загас өнгөрүүлэх, үрийн хамгаалтын ба хосолсон гэж ангилж болно гэж. Тэгэхээр энд бол ойлгомжгүй юм бол байхгүй байх гэж бодож байна. Эрчим хүчний гэдэг нь болохоор тэр сувгаар дамжуулж байгаа ус нь эрчим хүч үйлдвэрлэгдэхэд зарцуулагдана гэсэн үг. За ус дамжуулах гэдэг нь болохоор нэг газараас нөгөө газар руу усыг дамжуулж хийж болно. За услгааны болон хатаалтын гэдэг нь болохоор
дүрцсэн тариандал баг осчуулах зорилготой байж болно. Эсвэл намаграх газраас усын шүүрүүлээд өөр газар руу зайлуулж байгаа юм хатаалт их байж болно. За усан тээвэр их байж болно. За ус дамжуулах сууг бариад за түүн дээгүүрээ янз бүрийн хөлөг онгоцууд явуулах ийм жишээ байж болно. Энийг бол Европын холбооны орнууд, Панамын сувг энтер гээд том одоо худалдааны бүсүүдүүд бол хэрэгэлдэг. За бэлчээр усжуулалтынх байж болно. За байгалийн сувг голдрол байж болно. За загас өнгөрүүлэх байж болно. За энэ бол загас өнгөрүүлэхийг хүчлэн усан цахилгаан станцын орчин баригддаг юм байгаа. За мэдээж загас үржүүлэх байгууламж хооронд болохоор загас өнгөрүүлэх ийм сувгууд бас байж болно. За үерийн хамгаалтын сувг гэж байгаа. Хот суурин газрыг үерийн уснаас хамгаалах ийм сувгууд байж болно. За тэгээд энэ дээрхийг хослуулсан ийм зорилготой сувг байж болно гэж. За энэ дээр бол бид хэд харж байна. Хамгийн ихний зураг бол Богдын голын усан цахилгаан станцын төрөлтийн сувг харагч байна. Интерфейс сувг байна. За энэ цаагаар нь бол Богдын гол урсж байна. Тэгээд усаа аваад ийшээ эрчим хүчний зорилтоор ингээд дамжуулж байгаа юм сувг байна. За энэ болохоор толгойтой үерийн хамгаалтын сувг гэж байна. За одоогоор бол хоосон байж байна. Тэгэхээр үерийн үед бол энэ мэдээж үерийнхээ усыг дамжуулах үүрэгтэй гэсэн. За энэ дөрвөний загас харгуур гэдэг байна. За дээд болон доод хасц хооронд загасыг дамжуулах үүрэгтэй ийм сувг байна. Тэгэхээр иймэрхүү сувгийн ангиллууд байна. За сувгийн төрөл гэж хэлж болох юм. Ийм төрлүүд байж болно. Жишээ нь доторлсон байдлаар нь сувгийг доторлогоотой ба доторлогоогүй гэж ангиллана. За энэ талаар бол бид нар нэлээд үзсэн. Доторлогоогүй гэдэг нь болохоор яг байгалийнхын хөрсөнд татсан сувгийг бол хэлж байгаа. За доторлогоотой гэдэг нь болохоор яг тухайн газарт арай өөр материал авчираад одоо жишээ нь хайр гарахаг тийм хөрстэй газар сувгаа татаад за тэгээ шавраар доторлчих юм бол тэр мэдээ доторлогоотой сувг болчихно гэсэн. За өөрөөр бид хэд бол сувгийг бетоноор чулуугаар тэгээд геомембранаарч гэдэг юм уу янз бүрийн материалуудаар доторлох материалуудаар бол доторлж болно. За баригдсан маягаар нь ухалгад баригдсан. За энэ зургийг хэлж байгаа. Ухалгад баригдсан гэдэг нь энд бол газрын түвшин байж байна. Тэ? Газрын түвшнөөс доош баригдсан бол ухалгад баригдсан гин. За хагас суглах овоолгод гэдэг нь болохоор одоо энэ зургийг хэлж байгаа. Тэгэхээр сувгийн хагас нь газар доор одоо газрын түвшнээс доор хагас нь газрын түвшнээс дээр байх тохиолдлыг хэлж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд болохоор хагас суглах овоолгод баригдсан сувг гэж хэлнэ. За овоолгод баригдсан сувг гэдэг нь болохоор энэ хамгийн сүүлчийн жишээ чинь. За энд бол газрын түвшин байж байна. Тэгэхээр манай сувгийн ёроол болон сувгийн бусад идэлгөөнүүд бүгд бол гадаргын дээгүүр явж байгаа. Тэгэхээр энийг бол овоолгод баригдсан сувг гинэ. Тэгэхээр хагас ухлаг болон овоолгод баригдсан сувгуудад дандаа сувгийн тавцан гэдэг юм гарч ирнэ. Энэ хоёр талын хэсгийг хэлж байгаа. Тэгээ хоёр талдаа бол мэдээж далантай байна. За тэгээ далан дундаа сувг маань гарч ирнэ гэсэн. За сувгийг мөн байрлах газраас нь хамааруулад уулын сувг гэж хэлж болно. За энэ ихний зураг байж байна. За бэлийн сувг гэж хэлж болно. За энэ зураг байж байна. За талын сувг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ангилж болно. Тэгэхээр ууланд сувг барих гэж байгаа бол яаж барих вэ? Бэлд бариул яаж барих вэ? Талд бариул яаж барих вэ гэдэг ч юм уу те. Энэ яг байрлалаас хамаарат бас өөр болдог. За сувгийг усалтын системийн үерийн хамгаалтын голын голдролыг шилжүүлэх алсын зайдус дамжуулах зэрэг зорилгоор барьж болно гэж. За энийг бол түрүүд өртсөн байгаа. За сувгийн элементүүд гэж нэг юм байгаа. За хамгийн ихний элемент бол сувгийн чиг буюу трас гэж хэлж болно. За ихвчлэн практикт бол хүмүүс тарас гэж ярьдаг. За тарас гэдэг бол ерөнхийдөө бол сувган байгууламжийн чиглэл гэсэн үг л дээ. За сувгийн чиглэл гэж юу юм бэ гэхээр ерөнхийдөө сувгийн гол тэнхлэг хаагуур явах вэ гэдгийг л зааж өгч байгаа дэр шугамыг хэлж байгаа. Тэгэхээр
Сувгийн чиглэл бол газрын гадаргын топографик, инженер, геолог, гидравликийн нөхцөлөөс хамаардаг эд байх нь. За сувгийн чигийг сонгохдоо эхлэл ба төгсгөл хоёрын хоорондох бүх боломжит хөлбөрүүдийг харьцуулж үзнэ гэж. Мэдээж ус авах гэж байгаа цэг байгаа. Тэгээд зорилго ус очих гэж байгаа цэг байгаа. Тэгэхээр тэнд яаж очих вэ гэдгийг очих вэ гэдэг бол хар мянган хөлбөр байгаа. Тэндээс нэг хөлбөрийг сонгоно гэдэг нь яг зөв чигээ сонгож байна гэсэн үг. За чигийн дагуу давхыц саадуудыг барилга байгууламжийн тусламжтайгаар давна гэдэг. За энэ хажуу талд байгаа зургийг хараарай. Тэгэхээр энэ жишээ нь хятадын нэг газар нутаг юм байна л дээ. Ийм амар огцом хадрахаг гуултай. Тэгээд нэг газар айгүй үржил шимтэй талбай байж идэг. Тэрийг усаар хангахын тулд усны их үүсвэрээс нөгөө талбай руугаа сувг аваачих шаардлага гарч. Тэнгүүт хятадууд яаж татсан бэ гэхээр энэ харагдаж байгаа шиг татсан байна. Тэгэхээр сувгийн давах үеч саадуудыг барилга байгууламжийн тусламжтайгаар давнаа. Ийм давах боломжтой юм а гэдгийг харуулж байгаа. За сувгийн чигийг хагас суглаг овоолгын нөхцөлд сонгоно гэж. Тэгэхээр ерөнхийдөө бол сувгийг бол сувгийн газар шорооны ажлын баланс бол барьж явах хэрэгтэй. Тэгэхээр аль болох хагас суглаг овоолгод баригдах юм бол сайн. Мэдээж сувгийн зорилгоос хамаарна. Жишээ нь үерийн хамгаалтын сувг бол ихэвчлэн газрын гадаргын доор гадаргаас доош байрлсан байвал сайн. Тэгжиж усаа авна гэсэн үг. За ус дамжуулж байгаа нөхцөлд бол ямар ч байж болно. Гэхдээ газар шорооны ажлын балансыг бол барьж явах хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол ухсан шорооны эзлэхүүн буцааж болж байгаа шорооны эзлэхүүнүүд хоорондоо баланслж явах хэрэгтэй гэсэн. За чигийн дагуу эргэлт багтаа байх хэрэгтэй гэж. За ус бол мэдээж яг газрын гадаргын уруу урсдаг. Тэгэхээр усыг бол яг дураараа эргүүлээд чиглүүлээд авах боломжгүй. Хаашаа хийвгээтэй хаашаа уруу байна тийшэл ус маань явна гэсэн үг. Тэгэхээр чигийн дагуу эргэлт багтаа байх хэрэгтэй. За чиг дээр жишээ нь эргэлт гаргая гэх юм бол эргэлтийн радиусыг ингэж олно гэж 5-6 B-гээр болно гэж байна. Тэгэхээр B гэдэг маань болохоор сувгийн өргөн. За тэгэхээр морилтаас үүдэлтэй төвөөс цугтаах хүчний төвшний өргөдөлт гарна гэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд яг мөрөөсөн тал руугаа усны төвшин хиймлэр өргөгдөнө гэсэн үг. Тэгэхээр тэр хиймэл өргөгдлийг болохоор дельта H гэж олно гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо ингээд сувг байж тийм үү. Тэгэхээр энэ сувг болохоор ингэж эргэж байгаа гэж үзье те. Тэгэх юм бол мэдээж усны төвшин зүгээр тогтмол байдалтай юм байна. Харин сувг эргэх юм бол ийм болно гэсэн үг шүү дээ тийм үү. Тэгэхээр энийг бол дельта H гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ дельта H-ыг нэмээд энэ сувгийн хэр хүртэлх зайг нөгөө чөлөөт зайгаа бид нар яг энэ эргэлтэн дээр сайн бодолцож авах хэрэгтэй гэсэн. За энэ болохоор ерөнхийдөө сувг төрч тэр задгаагаар төрөлтч тэр хүчтэй ийм зүйл байгаа. За сувгийн элемент хоёр дахь элемент бол хөндлөн огтлолын талбай. Хөндлөн огтлолын хэлбэрч гэж хэлж болно. За энэ бол мэдээж бас инженер геологийн нөхцлөөс хамаардаг. За гидравликийн хувьд зохистой байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. За барьж байгуулахад хялбар тохиромжтой байх ёстой гэсэн ийм шаардлагуудыг тавьдаг. Тэгэхээр гидравликийн хувьд зохистой гэдгийг бол бид нар инженерийн гидравлик дээр маш сайн үздэг. За хамгийн бага гидравликийн радиустай хамгийн их гидравликийн радиустай буюу хамгийн бага ньютон per метртэй үед харгалзах хөндлөн огтлолыг гидравликийн хувьд зохистой хөндлөн огтлолоо гэж үздэг штеп. За барьж байгуулахад хэлбэр байх хэрэгтэй. Мэдээж бидэрт бол ийм огтлолууд байна. Тойрог, олон өнцөгт, зөөвөн, трапез, тэгшинцөгт, нийлмэл гэсэн юм байна. Тэгэхээр эндээс бол мэдээж гидравликийн хувьд зохистой бол хаан мэдээж энэ байж байгаа.
тойрог огтлол. Тэгэхээр энэ тойрог бол мэдээж барьж байгуулахад маш төвөгтэй байдаг. За бид нар зөөвөнг ашиглаж болно. Зөөвөн бас л барьж байгуулахад төвөгтэй. Тэгэд ихэвчлэн бол практикт бол трапецийн тогтолтыг ашигладаг. За зарим тохиолдолд бол тэгшинцэх тогтолтыг ашиглана. За томоохон сувгуудад бол мэдээж нийлмэл болон олон өнцгтэй юм огтлолуудыг ашигладаг байгаа. За дараагийн элемент бол гидравликийн элементүүд байна. За энд бол бид нар мэднэ зарцуулга, хөндлөн огтлолын талбай, усны дээд усны түвшний өргөн, гидравликийн радиус, нойтон периметр. За энэ HS гэдэг нь болохоор юу юм байна? Түвшний нэмэгдэл юм шиг байна. За тооцоо зарцуулгыг яаж тодорхойлох вэ гэхэд бид нар бол тооцоо зарцуулга гэдэг нэг зарцуулга аваад байдаг. Гэхдээ сувгийн төрөл тэгээд тооцох зарчмаас хамааруулаад сувгийн тооцоо зарцуулгыг сонгож авах хэд хэдэн арга байдаг. Жишээ нь энд генет нэмэгдэх зарцуулга гэдэг нэг юм байж байгаа. Тэгэхээр хамгийн их зарцуулгыг генет нэмэгдэх коэффициент K-гээр үржиж авна гэж. Тэгэхээр сувгийн усны түвшингөөс дээш хэрийн тэмдэгт хүртэлх өндрийг шалгах, сувгийн хажуу налуу ёроол угаагдахгүй эсхийг шалгахад энэ зарцуулгыг ашиглаж тооцоо хийдэг гэсэн. Тэгээд ийм тооцоо зарцуулгууд байгаа. За энэ тооцоо зарцуулгуудаар эдгээр үзүүлэлтүүдийг тодорхойлдгоо гэдэг та хэдэн сайхан уншичаарай. За тэр тооцоо зарцуулга дээр нэг генет нэмэгдэх зарцуулга дээр байсан коэффициентууд бол энэ дээр байж байна. За энэ концептуудыг бол аваад тооцож болно. Генет нэмэгдэх гэдэг маань ямар учиртай вэ гэхээр одоо жишээ нь ингээд сувг бол дүүрэн явжлаа гэж бодъё л тийм үү. Дүүрэн устайгаа урсчлаа. Гэтэл асар их хэмжээний бороо ороод нөгөө сувг дотор дах усны хэмжээ чинь цохимлоор нэмэгдэх тэр юуг л хэлж байгаа. Нөгөө талаас одоо жишээ нь сувг явжлаа гэж бодоход нэг одоо замд нэг хаалт хаах ч юм уу. Тэгээд тэрнээс үүдэлтэй түрэгдэлтийн мөрөө үүсгэхэд ямар байх вэ гэдгийг бас үзүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За энд сувгийн стандарт хэмжээсүүд байж байгаа. Тэгэхээр сувгийн гүн бол мэдээж стандартад бол баригдахгүй. Гэхдээ сувгийн гүн 0.5-аас 1-ийн хооронд байх юм бол ёроолын өргөнийг бол ингэж авч болно. Хажуу налууг ингэж авч болно гэж байгаа. Гэхдээ хажуу налуу бол яг нөгөө сувг баригдах байгаа материалаас хамаардаг. За ёроолын өргөнийг бидгэд бол ашиглалтын нөхцлөөс хамааруулаад сонгох ёстой. Тэгэхээр эдгээр стандарт хэмжээсүүдийг бол норм дүрмэд заасан байдаг. За өөр нэг элемент бол хурд гэж байна. За сувгийн урсгалын хурд одоо өөрийнх нь хурд. За энэ бол зөвшөөрөгдөх лайт тонохгүй хурдаас их, угаагдахгүй зөвшөөрөгдөх хурдаас бага байх ёстой гэсэн ийм шаардлагыг бол тавьдаг. Тэгэхээр энэ тэнцвэрийн тэмдэг нь буруу хартсан юм биш. За ингэж харах юм шиг биш. За ийм байх ёстой. За лайт тонохгүй зөвшөөрөгдөх хурдыг бол бид нэг ойролцоогоор ингэж олчж болно. Хэрвээ усан доторх агшаасны ширхлэлийн бүрэлдэхүүн тодорхой бол бид нар арай өөрөөр алдаг тийм аргыг бол мэдж байгаа. За сувгийн татварлагын хийц гэж байна. За сувгийн эдлэгийг уртсгах, сувгийг угаагдлаас хамгаалах, ургамлжихаас хамгаалах, сувгийн шүүрлтийг багасгах, за зарцуулгыг нэмэх засварын өртгийг багасгах, за командлах талбайг сайжруулах зэрэгүүднээс сувгийг доторлодоо гэж. Тэгэхээр энэ доторлогоо бол айгүй чухал нөлөөтэй. Жишээ нь ингээд бетон суугаар жишээ нь 10 литр секунд ус ингээд өнгөрүүлдэг байлаа гэж бодоход тэрнийг шавар олгочих юм бол 5 юм уу 6 литр секунд буюу ингээд зарцуулга нь бол маш буурдаг. Өөрөөр хэлбэл тэр тухайн суугийн бүтээмж маш буурдаг гэсэн үг. Тэгэхээр сууг доторлох бол зөвхөн эдлэгийг уртсгаад зогсохгүй
Яг тухайн нөхцөл байдалд сувгийн зарцуулгыг нэмэх, командлах талбайг хэсгэх гэдэг ч юм уу иймэрхүү бас давуу талуудтай. Тэгэхээр сувгийг бол бетон, төмөр бетоноор доторлжуулна, асфальт бетоноор доторлжуулна, шавраар доторлжуулна, хиймэл хуванцар материалаар доторлжуулна, чулуугаар доторлжуулна гэж. За ингээд доторлогооны төрлүүд байна. Жишээ нь чулуун доторлогоо. Энийг бол чулуун хаялга хийж болно, чулуун өрлөг хийж болно, цементэн зурмагтай чулуун өрлөг хийж болно, шавар зурмагтай чулуун өрлөг хийж болно. За ерөнхийдөө чулуугаар хийх доор нь хамгаалалтын үед дэвсэж өгнө. За бетон ба төмөр бетон доторлогоог бол зузаан 0.7-оос 0.07 метрээс 0.2 метр хүртэл байна. Өөрөөр хэлбэл 7 сантаас 2 сант хүртэл 20 сант хүртэл байна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө элс хайрган бэлтгэл, натруулгатай бэлтгэл үе дээр хийн цутгаж болно. Угсарч болно. За асфальт бетон доторлогоо гэж байна. За асфальтын зурмгийг нарийн ширхтээ асфальт шохойтой битумыг элстэй нэг нэгийн харьцаатаагаар хольж хэрэглэнэ. Зузаан 4-6 см байна. Нэг ба хэд хэдэн үетэйгээр дэвсэж болно гэж. За хуванцар материалаар доторлжуулна. Өсвөл нэвтрүүлэг HDPE геомембраныг ашиглаж болно. За энэ тохиолдолд болохоор доотлолт нь элсэн хамгаалтын үе хийж өгөх ёстой. Хэрвээ налуу ихтэй бол геодаун зулхай тавьж болно гэх мэт иймэрхүү юмнууд байна. За сувг дээр ямар тохируулах барилгууд байна вэ гэхээр сувгийн урсгалын зарцуулгыг тодорхойлох барилгууд байж болно. Усыг нь хэмжих гэсэн. За сувгийн усны төвшин тохируулах барилгууд байж болно. За тэгээд сувгийн урсгалын хурдыг тохируулах барилга боломжууд байж болно. За сувгийн зарцуулгыг хуваарлах барилга боломжууд байж болно гэж. Тэгэхээр энэ дээр бол жишээ нь энд би бол ингээд огсормол унгах барилгыг харуулж байна. За энд бол төвшин өргөх барилгыг харуулж байна. Усны төвшин өргөж байгаа барилгыг харуулж байна. Өөрөөр хэлэх юм бол яг энд усны төвшин өргөөд одоо хаан ч юм эндээс ч юм ийшээ ус авах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг л дээ. За сувг дээрх тохируулах барилгууд нь жишээ нь 3 хэсэгтэй байна. Дунд хэсэг нь барилгын үндсэн хэсэг бөгөөд тэгшинцэгт болон тарпай зохицолтой байна. За доод ба дээд хэсэг нь сувгатайгаа холбогдож байх ёстой ба урсгалыг тохиромжтой байдлаар сувгт нийлүүлэх ёстой. За тэгээ барилгын шүүрэл тогтворчлын бат зэргийг хангасан байх ёстой гэдэг. За энэ дээр бол янз бүрийн нөгөө барилгууд чи схемээрээ харагдаж байгаа. За сувгтай холбогдох хэсэг нь болохоор оролт гаралтын хэсэг гэсэн. За энийг бол уруу хан шургасан хан дашуу ханаар холбож болно. За ханын зузаан 0.15-аас 0.3 м хүртэл байж болно. За үүнийг цутгаж болно, угсарч болно. За гидравликийн тооцоогоор төвшний өргөдөлт, хуйлралт, хагшаас тунах нөхцөлийг бодож үзэх ёстой гэж. За энэ дээр нэг жишээ болгоод тохируулах барилгын зангилааг харуулъя гэж. Тохируулах барилгын зангилаа. За өөрөөр хэлбэл одоо энэ зангилааг үзүүлнэ гэсэн. Тагт энд хажууд нь байж байгаа текстийг ингээд сайхан уншиж чараа. За тохируулах барилгыг нэг загварын барилга буюу raw барилга гэж нэрлэдэг. За энийг бол сувгууд дээр бол янз бүрийн сувгууд дээр бол аваад тавьчих боломжтой байгаа. Жишээ нь за энд бол энэ сувгийн дагуугийн цэцэл дээр энд нэг тохируулах барилга, энд тохируулах барилга, энд тохируулах барилга, энд тохируулах барилга, энд тохируулах барилга гэдэг ийм дөрвөн тохируулах барилга байна. За түүний зураг нь болохоор одоо жишээ нь ингэ байж. Тэгэхээр тохируулах барилга гэдэг маань ямар учиртай вэ гэхээр хуваарлах барилгатай ерөнхийдөө адилхан. Эндээс ус орж ирнэ. Ийшээ ус аавна. Ийшээ ус аавна. Тэгээд ийшээ ус дамжуулнаа гэсэн. Тэгэхээр энд бол одоо энэ та бүгд харж байгаа. Энд бол нэг тохируулах барилга, энд нэг тохируулах барилга, ингээд энд нэг тохируулах барилга, ингээд 3 төрлийн тохируулах барилга байна гэсэн. За тэгээ ингээд зургийг наривчлаад тодруулаад харах юм бол иймэрхүү байдалтай харагдана. За тохируулах барилгын
Марк бол энэ байна. За энд байж байна. Энэ raw гэж байгаа. Raw jar jar гэдэг юм бол энэ jar jar гэдэг бол нөгөө барилгын хэмжээсийг харуулж идэг jar jar-ын алттай гэсэн үг. За энэ болохоор А-гаас А зүсэлтийг харуулж байна. А-гаас А гэдэг нь болохоор яг энэ тэнхлэгийн дагуу зөсөж байгаа. За ингэж зөсөж байгааг А-гаас А гэж байгаа. За А-гаас А зүсэлт бол энэ харагдчихна. Тэгэхээр ингээд одоо эндээс сувг орж ирээд энд нэг тохируулах барилга байна. Энд нэг тохируулах барилга байна. Тэгээ ийшээ гарчина гэсэн. За B-гээс B зүсэлт гэдэг нь болохоор нөгөө raw jar jar жижигхэн тохируулах барилгыг харуулж байна. За энд болохоор ингээд тохируулах барилгын хийц хэдлүүд нь ямар хөө байх вэ гэдэг ингээд харуулж байна. Энд диафрагм хаана гэдэг тусгай хэдлүүдийг харуулж байна. За raw барилгын ажлын тоо хэмжээ гэдэг нэг иймэрхүү юмнууд байна. Жишээ нь одоо өнгөн хөр суулгах, барилгын суурийн хөр суух, барилгын суурийг үзэж буцааж болж нэвтрүүлэх, төмөрөйтөө эдэл угсрах, сутгах, за чигжээс хийх, хайрхан үе яах гэдэг бие түн тусгаарлалт хийх гэдэг гэх мэт ийм ажлын тоо хэмжээтэй. За сувг дээр ус хэмжүүрийн барилга хэмжүүд байж болно гэсэн ус хэмжүүрийн лоток жишээ нь. За иймэрхүү маягтай лоток байж болно. За лоток бол хажуудаа нэг юм юутай савтай гэсэн үг. Тэгэхээр энүүгээр ингээ явж байгаа ус бол энд нэг нүхээр энд харилцах савтай адилханаар ингээ усны түвшинг үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр усны түвшинг хэдэн сантиметрт байгаагаар нь ингээд тэчнээн литр секундын ус явж байна гэдгийг тодорхойлж болдог. Жишээ нь одоо лотокоор өнгөрөх усны хэмжээг тодорхойлох хүснэ. Тэгэхээр энэ бол зүгээр яг нэг тухайн лотокод зориулсан ийм хүснүүд гэдэг. Жишээ нь энэ худаг дотор усны түвшин 24 см байсан гэж үзэх юм бол тэр тухайн үед болохоор 0.22 м3 секунд буюу 216 литр секунд ус өнгөрч байна гэдгийг шууд хараад хэмжих боломжтой гэсэн үг. За өөр дамжуулах барилгууд байж болно сувгийн замд. За жишээ нь гүүрэн дамжуулга байж болно. Гатлуур хоолой байж болно. За тэгээд түнэл гэж болно. Түнэл бол өөрөө ус дамжуулах барилга байгууламжуудын нэг байдаг. За түнэлийн талаар ингээд дэлгэрүүлээд уншаарай. За энэ барилгуудын харьцуулалт байж сувг дээрх барилгуудын харьцуулалт гэсэн үг. За ингээд хичээл дууслаа. Семинарын хичээл дээр дамжуулах барилга байгууламжтай холбоотой тооцооллуудыг яаж хийх талаар үзнэ. За тэгэхээр та бүдэд нэг асуулт тавья. Хэрвээ усыг далд хоолоогоор дамжуулж байгаа бол түүн дээр ямар барилга байгууламжууд байх боломжтой вэ гэдгийг хариулж чирээ. Баяртай.